Галийн байгууллагын үйлчилгээг түргэн шуурхаа үзүүлэх, за иргэдийн цаг хугацаа зардлын хэмнэх үүднээс 2022 оноос эхлэн иргэд аж ахуйн нэгжүүд гайлд цахимаар өөрөө мэдүүлэх боломжтой болсон. За жил ирэх тусам цахимаар өөрөө мэдүүлж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдийн тоо өсөж байгаа хэдий ч эдгээр иргэд маань галийн байгууллагаас гаргаж байгаа заавар зөвлөмж, за цаашлаад галийн тухай хууль тогтоомжтой төдийлөн сайн танилцаагүйгээс үүдэн өөрөө мэдүүлэхдээ маш их алдаа гаргаж байгаа асуудал үүсэж байна. За тэгэхээр иргэн аж ахуйн нэгж та бүхэн гайлд өөрөө мэдүүлэхдээ юун дээр анхаарах вэ? За хэрвээ алдаатай мэдүүлсэн тохиолдолд ямар асуудал үүсдэг, цаашлаад ямар хариуцлага тооцдог талаар дараах мэдээллийг хүргэж байна. Ер нь иргэд аж ахуйн нэгжүүд маань гайлд өөрөө мэдүүлэхдээ ямар төрлийн алдааг ихэвчлэн гаргаж байна? За иргэд аж ахуйн нэгж маань захин гайлд өөрөө мэдүүлснээр санаатай болон санамсаргүй хоёр алдааг ингээд гаргаж байна. За санамсаргүй алдаа гэх юм бол газар хороодын кодыг буруу мэдүүлдэг. Жишээлбэл Улаанбаатар хотын гайл дээр мэдүүлж ээж замун үүдийн гайлаар илгээх ийм алдааг бол их гаргаж байна. Хоёрдугаарт нэг сүлжээг мэдүүлэх дугаараа гайлын байгуулалт 2 удаа үсгэж байна. Нэг бараагаа 2 удаа мэдүүлж байна гэсэн үг. Тэр нь яадаг вэ гэхээр жишээлбэл будаа гэдэг барааг гайлын байгуулалт мэдүүлсэн байжгаад дахиад нөгөө самсуугаар илгээгээд 2 мэдүүлэх дугаар сүлжээд үсгэж байгаа. Тэнгүүд нөгөө манай бүрдүүлэн цагаан төв дээр яаж байна бичиг баримтын байцаагч маань тухайн эхний орж ирсэн мэдүүлгийг үнэлсэн байж хад дараагийн мэдүүлэг дахиад ороод ирдэг. Ингээд нөгөөх нь бичиг баримтын шалгалт хийсэн төлөвтэй ингээд харагдаад байдаг. За 3 дугаарт иргэн аж ахуйн нэгж маань гормоо буруу мэдүүлж байна. Тэгэнгүүт гайлын байцаагч нар маань яаж байна гэхээр нөгөөт иргэн аж ахуйн нэгжтэйгээ ингээд чат бодор бид нар хвчлэн харьцдаг. Харьцаг нөгөөд өөрөө мэдүүлсэн иргэд аж ахуйн нэгж маань чат бодод хариу өгөхгүй. Тэгэхээр яг л өөрөө мэдүүлж байгаа аж ахуйн нэгжүүд маань утас хаягаа тодорхой бичих шаардлагатай болоод байгаа. Сүүлийн үед ингээд анзаараад байхад эргэж холбогдож байгаа утасны дугаар гэрээ хаях нь буруугаас болоод эргэж холбогдох ингээд нөхцөл байхгүй болчиход байгаа. Ийм алдааг маш их гаргаад байна. Санаатай алдаанууд нь гэвэл ямар алдаанууд? Та машин мэдүүлээ гэж бодоо машин мэдүүлээ гэж бодоход километрийн гүйлт заалтыг буруу мэдүүлэх, бичиг баримтаас зөрүүтэй мэдүүлэх. Энэ маань болохоор зөрчлийн тухай хуулийн арга хэмжээтэй байгаа. Хоёрдугаарт болохоор яадаг вэ? Бичиг баримтуудаа ингээд буруу ингээд бичиг баримтууд авсгарч эхэлж байна. Энэ яадаг вэ гэхээр татвар тариф өндөр барааных тоо хэмжээг юу гэдэг бууруулж мэдүүлэх юм уу иймэрхүү алдаануудыг сүүлийн үед их гаргаад байгаа. За тэгэхээр иргэд аж ахуйн нэгжүүд маань санаатай болон санамсаргүйгээр ингэж алдаатай мэдүүлдэг гэж байна. Тэгэхээр яг энэ үйлдэлт нь ямар хуулийн хариуцлага тооцдог вэ? За гайлын тухай хууль болон зөрчлийн тухай хуулиар бол энэ хуулийн хариуцлага хүлээлгдэг байгаа. За зөрчлийн тухай хуулийн бол 11-21 зүйлдэл дээр хуулийн арга хэмжээг бол авч ажиллаж байгаа. Энэтэй холбоотойгоо саяны гарсан дээр жишээ нь километрийн гүйт заалтыг буруу мэдүүлснээр болж ингээд торгуулийн арга хэмжээ авахулах, бас газар хороод буруу мэдүүлснээсээ болж арга хэмжээ авсан маш олон тохиолдлууд байгаа. За тэгэхээр цаашд ер нь өөрөө мэдүүлж байгаа иргэн аж ахуйн нэгжүүд юунд анхаарах шаардлагатай болж байна? Галийн байгууллагаас бас энэ өөрөө мэдүүлж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдэд юуг анхааруулж хэлмээр байна? Өөрөө мэдүүлэх энэ гарын авлага байгаа. Гайл цэгийн сайт руу оронгууд гайл ерхий газрын А82 дугаар тушаалаар батлагдсан гайлын хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг зааварчилгаа гээд байгаа. Энийг уншиж судлах шаардлагатай. Энийг уншиж судлааг үгээсээ болж санамсаргүй алдаануудыг маш ихээр гаргаад байгаа. Энийг байхгүй болохын тулд энэ хуулийг энэ тушаалыг заавар уншиж мэдүүлэх ёстой. Бид мэдээллийг бүрдүүлэлтийн цахим төвийн гайл улсын байцаагч Чимболдоос тодруулах хэрэглээ. Гайлын ерөнхий газар